Баярлалаа бүгдээрэнд нь баярлалаа. Окей. Маш олон төрсөн өдрийн мэнд бол хүмүүс мэдлэгээ бол хөргсөн байна. Түүний гэрлэн яагаад ийм жоохон бүрзгэр гэдэг. Одоо зөвлөлт. Одоо арай дээрччлээ тий камер dig жоохон бүрзгэр. За бүгдээр тавтан байрал. Төрсөн өдөрт бол тий төрсөн өдөр нь болж байгаа хүнд хүн болгон бэлэг өгдөг шүү дээ. За тэгтэл миний тохиолдолд бол эсэргээр юм аа. Би бол тий хүн бүхний өсөн хөгжилд тий эволюцийн төлөө бэлэг өгөх болно. Би юу хийхийг хүсэж байна вэ гэхээр хүн болгон амжилтанд хүрэхийг хүсдэг тийм ээ. Хүн болгон аж аргалыг хүсдэг. Хүн болгон бүрэн дүүрэн байдлыг сүнслэгийн хувьд бүрэн дүүрэн байдлыг хүсдэг. Бүх ил төвшөндөө аж аргалтай байхыг, санхүүгийн хувьд амжилттай байхыг, тэгээд сүнслэгийн төвшөнд бүрэн дүүрэн байхыг хүн болгон хүсдэг. Хүн болгон тэг нэг талаараа байна уу нөгөө талаараа үнийг ээрж хайж байдаг байгаа. Гэтэл хүн болгон тэрүүнд бас хүрч чаддаггүй тийм ээ. Зарим хүмүүс бол түнд хүрдэг. Зарим хүмүүс бол түнд хүрч чаддаггүй. Тэгэхээр тэр зорж байгаа зүйлдээ хүрэхгүй бол яах вэ? Бид ихэнх тохиолдолд бурхнаас ивэл хайдаг тийм ээ. Сүм дээр очоод, дуган дээр очоод, моск дээр очоод тэ амжилтанд хүргээд өгнө гэмээ бурхнаас айдас авдаг тийм үү? Тэгэхээр бурхнаас та айдас ивэлийг хайж байна, ирж байна гэдэг чинь та яг 100% итгэхгүй бол итгэл үншил байхгүй бол тэр болохгүй. Та юу л хүсэжтэй зорьсон байна. Тэр нь бол яг тэр үед бол өгдөхгүй маа. Тэр нь бол яг үнийг хэлэхэд гол нь таал байгаа. Тэгээ гадна талд бол шийдэл байдгүй маа. За тэгэхээр та амжилтанд хүрэхийг хүсвэл хид хідэн зүйлүүд хүнийг хоошин татдаг байгаа. Эдгээр хоошин татдаг зүйлсүүдийг зангилаа гэж нэрлэнэ. Таныг хоошин татаж байгаа зангилаанууд. Эдгээр зангилаанууд зөвхөн 100% итгэл үнэмшилтэй, итгэлтэй байх юм бол яг хийж байгаа зүйлдээ 100% итгэлтэй байх юм бол тэр зангилаа тайлагддаг байгаа. Та өөрийнхөө амьдралын зорилгын замаараа явж байх хэрэгтэй. За тэгэхээр бидний өнөөдрийн зорилго бол хүн бүхэнд өөрийн тэрхүү зангилаагаа тайлахад нь тус болох юм аа. Би яг үнэхээр таадаг тайлбарлана. Энэ яг хуучин өмнөх арга хэмжээндээр ч гэсэн бас яригдсан байгаа. Тэгээ тэнд орсон хүмүүс бол тий намайг яг тухайн хүний орон зайд очиж байгааг бол хуваалцсан байгаа. Би бол мдээгүй. Би нэг ихний өөрөм хийгээгүй. Гэхдээ хүмүүс намайг оцсныг бол тий. Тэгээ энэ зүйл нь автоматар хийгддэг байна. Үүнийг юу гэж нэрлэх юм бэ гэхээр multi location буюу олон газар нэгэн зэрэг оршихыг хэлдэг байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүсийн туусан туршлагаар надад хуваалцсан туршлагаар нь би бол үүнийг та бүхэнд хуваалцаж байгаа юм тий. Яг өөрийгөө олон хувьлаад тухайн хүнд хүрэхийг бол тэг хүмүүс бол яг надад ингээ ирсэн гэдгийг бол хүмүүс өмнөх арга хэмжээнд бол надад хуваалцаж өгсөн. Тий өөртөө тий өөрчлөлт мэдрэмжээ бол хуваалцсан байгаа. Тэгэхээр яг түүгээр дамжуулж өнөөдөр бас ажиллах болно. Энэ дээр би нэмэлт зүйл хийгээд байгаа юм биш. Автоматар ерөөхдөө бол цаанаас хийгдэж байгаа зүйл байгаамаа. Тэгэхээр би хүрдэг гэсэн. За магадгүй тэрийг мэдэрч болно, дахиад мэдэрч болно тий. Хэрвээ мэдэрсэн бол та энэ арга хэмжээний төгсгөлд хэлээрэй. Яг таны орон зайд очсныг минь тий, танд хүрснийг минь, таны хойно байсныг минь. Таны урд талд очихгүй би таны хойно очив. Хой талд нь очиж айдсуух байгаа. Ингэж дасгал нь явагдах байгаа. Ингэж би таныг дасгалаар нь дамжуулан авч явах юм. За тэгэхээр нэг талаараа нэг болох зүйл нь энэ байгаа. Хоёр дахь зүйл бол таны дотор байгаа бурханлаг мөн чанарыг сэрэх байгаа. Бурханлагийн ивэл ажлыг сэрэх байгаа. Энэ бол ажил юм. За одоо жишээлбэл сүмд очлоо, гандан дээр очлоо та тэнд ажил танд ингээд өгөхдөө таны дотор нэг зүйл өсдөг тийм ээ.
дотоодоос ундарч өсдөг. Үүнийг grace буюу одоо тэр бурханлаг мөн чанар гэж байгаа. Таныг амьд байлгаж байгаа зүйл. Энэ өсгөөр та талархалт дүүрэн болж эхэлдэг. Та талархлаа илэрхийлж эхэлдэг нэгэн болдог. Талархал бол илэрхийлэл. Талархалтай байна гэдэг бол мэдрэмж. Тэгэхээр та талархалтай мэдрэмж төрж, таны дотор төрж та талархлыг бусдад илэрхийлдэг болно. Энэ бол бидний хүрхийг хүсэж байгаа 3 зүйл байгаа. Өнөөдрийн зорж байгаа 3 зүйл. Нэг нь бол яг ингээд тухайн таны орон зайд очиж байгааг маань мэдрэх. За дараагийнх нь болохоор таны дотор байгаа тэр бурханлаг мөн чанар сэрж таны дотроос тэр талархалтай байдал төрөх байгаа. За энд бол гол нь хийж байгаа юм бэ гэхээр та хийж байгаа. Тэгээ энд бол миний нөгөө оршин байгаа энэ мөн чанараар минь. Тэгээ та яг энэ орон зайд байгаа учраас танд үүнийг хийхэд тань миний орон зай тусаална гэсэн үг. Яг тэгэхээр би өөрөө тэр өндөр түвшиндээ хүрсэн учраас миний оршин байгаа нь танд түүгээр нөлөөлөх юм. За ингээд олон төрлийн энэ grace буюу 3 төрлийн ийм ажил ивэлийн мөн чанар байна. Бурханлагын мөн чанар. Нэг нь болохоор сүнсний төвшний ажил. Хоёр дахь нь болохоор бурханлагын төвшөнд буюу дээд биеийн төвшний ивэл гэж байна. Ивэлийн мөн чанар. Гуравт нь болохоор absolute буюу үнэмлэхүүн төвшний ивэл гэж байна. Энэ бол 3 төвшний ивэл. Тэгээ энэ бол та бүхэнд өгөх миний өнөөдрийн бэлэг байгаа. Та өөрийнхөө дотоодод байгаа ажил ивэлийн мөн чанараа, бурханлаг мөн чанараа сэрэх хэвтэн тус болох нь миний өнөөдрийн бэлэг юм аа. За бүгдээрээ үүнд бэлэн байна уу? Хэрвээ бэлэн байвал надад бэлээ ингээд чатан дээр бичээрэй. За бүгдээрээ. За хэрвээ та бэлэн бол хөсөж байвал yes чатан дээр бичээрэй. Энэ нь та өөрийнхөө дотор байгаа ажил левелийн буюу бурханлаг мөн чанараас сэрэх явдал юм. Энэ процессын үед би тань дээр очоод танд хүрвэл би энэ бүх хийж байгаа алхмуудаа бол хэлнэ. Тэгэхээр яг би та дээр очиж байгаа үгүйг та бас мэднэ гэсэн үг. Би яагаад гэхээр хэлээд байгаа учраас алхам бүрээ хэлэх байгаа. Хүн болгоны дотор байгаа тэр чадамж нь бол сэрж тус бүрт нь сэрэх болно. Өөрөлд би хувь хүн тус бүр дээр очиж ажиллах болно. Хэдэн ч хүн энд байна, хэдэн хүний тоогоор би өөрийгөө хувилах боломжтой. Тэгэж миний систем хувилж, миний рамеш буюу жижиг рамеш хүн болгоны орон зай дээр очиж ажиллах болно. Энэ бол миний өөрийн туршлага юм. Тэгээ хүмүүсийн хуваалцсан сэтгэлдлэр үнэхээр юм байд юм байна гэдгийг болох харсан миний туршлага байнамаа. За нэгтгэх нь болохоор тэр зангилааг нь тайлах. Хоёрт нь тэр нэгдсэн ажил ивэлийн буюу бурханлагын мөн чанарын сэрэх. Тэгснээрээ дамжуулж та бүхий л төвшөндөө аз жаргалтай болоход тань зориулах зам нэгдэж өгөх юм. Та санхүүгийн хувьд амжилттай болоход тань зориулах тэр замыг үүд нэгтгэх болно. Та сүнслийн төвшөнд бүрэн дүүрэн байхад зориулсан замыг үүд нэгтгэх юм аа. Тэгээ энэ гуравт та хүрч чадвал автоматар улс үндэстэн бас бүхий л төвшөнд аз жаргалтай болж эхлэх юм. Санхүүгийн хувьд амжилттай, тэгээ сүнслийн төвшөнд бүрэн дүүрэн болох боломжтой. Яагаад тэгэхээр улс үндэс чинь хүмүүсээс бүтсэн шүү дээ. Тэгэхээр хүмүүс аз жаргалтай байвал улс үндэстэн аз жаргалтай. Хүмүүс амжилттай байвал улс үндэстэн амжилттай. Хүмүүс бүгдээрээ хүн бүхэн сүнслийн төвшөнд бүрэн дүүрэн байх юм бол улс үндэстэн бас сүнслийн төвшөнд бүрэн дүүрэн байх юм аа. Энэ бол би өөрийнхөө ойлгосноор, тууснаар ухаарснараа та бүхэнд өгөх арга зүй юм аа. Үүнийг ASMF шинжлэх ухаан, ASMF оюун ухаан гэдэг байгаа. Энэ шинжлэх ухаан болон оюун санааг би хийх бүхий л процесстай. Өнөөдрийн бүхий л процесс би ашиглах болно. Энэ шинжлэх ухаан бол хүн болгоны дотор байдаг хүн болгоны өмч юм. ACE оюун сан бол таны төрмөл оюун сан. Энэ дээр бол би юм хийхгүй. Зүгээр танд сэрэхтэн тус болно. Тэгээд та бүхнийг хөдөлж өгөх болно. Харин жинхэнэ үйлийг бол таны дотор байгаа мөн чанар хийгдэх юм аа. Та өөрөө зангилаагаа тайлна гэсэн үг. Та өөрийнхөө дотор байгаа ажил левелийн бурханлагын мөн чанараас сэрэн гэсэн үг юм аа. Бүгд танаар энд хийгдэх болно.
Миний оршин байгаа нь танд тэрхүү процессыг хийхэд тань зориулсан хүрээлэн борчин бий болгох юм. Тэгэхээр гуйж байна. Зааварчлагыг алхам алхмаар нь дагаараа. Алхам алхмаар нь дагахад аяндаа болох болно. Тэгээд та анзаарах болон тухайн цаг мөчид яг үнээр таны толгойд бодол байхгүй байгааг анзаарах болно. Ямар ч бодолгүй болсон байна. Бодол байхгүй байна. Надтай санал нийлэх үү? Бодол байхгүй болсон байна. За хэрвээ санал нийлвэл чатан дээр бодол байхгүй болно гэдэг ингээд чатан дээр чирээд no dots. Тэгээ бодлого баг. Энэ төлөв процесс хийхэд тус болно. За тэгэхээр одоо танаас та яг одоо таны толгойд бодол байна уу? Бодлого байвал no dots гэж бичээрэй. Бодол байхгүй байна гэд. Энэ бол ерөөсөө тэгээ таны одоо мэдэрч байгаа зүйлсүүд бол мэдрэх байхгүй. Бодол явагдах биш. Тэгээ та хүлээ авах болж байгаа. Энэ төлөв бол хэрэгтэй. Яг шаардлагатай. Энэ төлөв шаардлагатай. Энэ бодлого төлөв. Та зүгээр л хүлээ авах төлөв. Таны толгой чимээгүй болсон төлөв. Таны бие за бодлого хүмүүсийн сэтгэлийг тий бүгдээрээ сайхан тий бодлого болсон хүмүүс нь бодол байхгүй болсон байна гэж бичээрэй. Facebook дээр байгаа хүмүүс бүгдээрээ бас бичээрэй. Бодлого болсон байвал тий үнэхээр үнэн бол үннээр бичээрэй. Хизээч мэдрээгүй зүйлээ бичиж болдгоо юм шүү. Яг үннээрээ л үнэхээр бодол таны толгойд байхгүй яг одоо байвал бодлого болсон байна гэж бичээрэй. No thoughts гэд. Тэгээ бичгээс битгий бас тий өөрөг тий Португалсч байна уу? Айлч хэлээр байна. Энтгэгт байгаа хүмүүс та хаана дэлхийн аль улсын оронд яг одоо байна. Яг та бичээрээ бичих юм бол танд тэр бодлого байдалтай улам танд батчиж өгөх юм аа. Тэгэхээр бүгдээрээ бичээрээ. Би дандаа хэлсэн тийм ээ. Та бичих юм бол бодит байдал болно. Та амаараа хэлэх юм бол тэр бол алга болно. Тэгээ та бодох юм бол тэр чинь тэгээ сарниж штэ. Гэтэл таны бичсэн зүйлийг хэн ч арилгаж чадахгүй. Таны бичсэн. Хоёр дахь зүйл нь. Тухайн зангилааг тайлах дараагийн надад хэрэгтэй төлөв бол таны бие махбод тайвширсан байх ёстой. Ямар нэгэн тухгүй байдал таны бие дотор байвал одоо тэр арилжих ёстой. Тухгүй байдалд нь намсчих, багасчих ёстой. Гуравт нь тайвширсан байх ёстой гэсэн. Гурав нь танд амар амгалан мэдрэмж төрөх ёстой. Таны мэдрэмж амар амгалан байна. Хэрвээ тийм байвал та за одоохондоо бичихгүй шүү. RB гэд бичнэ. Өрөөндөө та энергиг мэдэрч байна уу? Хэрвээ таны дотор энерги болсон байна уу? Таны бие дотор энерги байна уу? Амар амгалан байна уу? Тайвширсан байна уу? Бие махбод нь тайвширсан байна уу? Оюун бодол чимээгүй болсон байна уу? Хэрвээ тийм бол RBS гэж бичээрэй. RBS. S гэдэг нь энерги гэсэн. RBS гэж бичээрэй. Тэгснээрээ энэ төлөө бид хадгалах юм. Энэ бодлого тайвширсан амар амгалан энерги төлөвөө хадгалж чадах юм аа. Энэ төлөв бол та алив зүйлийг бүтээж чадах төлөв юм. Алив зүйлийг манифест хийж чадах төлөв юм аа. Энэ төлөв та миний хийж байгаа зүйлийг зоригтойгоор сонсож байгаа учраас тэ үнэхээр эрчимд дээр сонсож байгаа учраас танд юм болж байгаа. За видеогоо асаагүй хүмүүст бол энэ болохгүй. За намайг анхааралтай сонсохгүй өөр зүйл хийж байгаа хүмүүст бол бас болохгүй. Үнэхээр та бүрэн төлөв анхааралтайгаар сонсож байгаа үед яг таны камер яг одоо асаалттай байгаа үед та яг тэр компьютер гортолт байгаа тохиолдолд бол энэ зүйл бол танд болох байгаа. Тэгээ энэ бол таны хувьсаа өөрчлөлт бол тус болох процесс юм а. Таны улс үндэстний, таны байгаа улс орны өсөн хөгжилтөнд тус болох процесс энд явагдах юм шүү. Тэгээ энэ нь та бодлого та тайвширсан амар амгалан та энерги төлөв дээрсэн байхад болох болно. Үүнийг нэгдсэн системийн төлөв буюу нэгэн шугамд орсон төлөв гэдэг ба. Манифестийн төлөв, аз жаргалын төлөв, өхийг төвшөндөө аз жаргалтай байх төлөв, эдийн засгийн амжилтын төлөв, сүнслийн бүрэн дүүрэн байдлын төлөв. Зөвхөн энэ төлөвт та алив зүйлийг бүтээж чадна. Яг одоо энэ цаг бүчид бид зангилаагаа тайлах болно. За одоо бүгдээрээ чатан дээр бичээрэй.
Би за байж байгаа. Би гэд. Би доктор Эмишийн хөтлөлтөөр чиглүүлгээр бүрэн итгэлтэйгээр өөрийн зангилаануудаа тайлах болно. Би намайг хоош нь татаж байгаа зангилаануудаа доктор Эмишийн чиглүүлгээр би тайлах болно. Тэгээд та зүгээр л I гэж бич. I гэж бичгэд дөнгөж саяны бүхэл өгүүлбэр хэлэгдэх болно гэсэн төлөөлнө. Зөвхөн I гэж бичээрэй. Тэгэхээр дөнгөж саяны өгүүлбэр бол танд хийх болно. Дөнгөж сайн тий. Би доктор Эмиш багшийн чиглүүлгээр өөрийн намайг хоош нь татаж байгаа зангилаануудаа би бүрэн итгэл үнэмшилтэйгээр тайлах болно. Би доктор Эмишд бүрэн итгэл үнэмшилтэйгээр өөрийн зангилаануудаа тайлж өөрийн дотоодох бурханлаг мөн чанараас сэрэх болно. Хийх үү? Та хэд? Би таныг зөвхөн чиглүүлж өгнө. Миний оршин байгаа төлөв маань танд тус болох юм аа. Үүнд нь дэмжиж өгөх юм. За одоо бүгдээрээ нүдэ анаарай. Би одоо та бүхэн хүрэх болно. Тэгээд тухайн хүрэлтийг та мэдрэх болно. Та миний оршин байгаа тэг би очиж байгааг та мэдрэх болно. Тэгээд та бүр тэрийг яг үнэхээр өрөөнд орж ирж байгааг мэдрээд тэг надад хуваалцж болох юм аа. За тэгэхээр бүгдээрээ нүдэ анаарай. Энэ бодит байдлыг зөвхөн та бий болох болно. Би зөвхөн таныг чиглүүлэх болно. Хөтлөж өгөх болно. За бүгдээрээ нүдэ анаад хэлээрэй. Би доктор Эмишийг над дээр ирэн хурж ирэн хаалгыг минь нээж би доктор Эмишийг орж ирж байгааг мэдэрч байна. Та тэр бодит байдлаа бий болгож байгаа. Би багшаагаа ирж байгааг мэдэрч байна. Миний өрөөнд ямар нэгэн зүйл болж байна. Би тэрийг яг тайлбарч мэдэхгүй байна. Тэгээд надаас асууж байна. Суудланаасаа урагшаага болоорой гэж хэлж байна. За тэгээд надад хуран хурж байгаа мэдрэгдэж байна. За яг миний ууцны ясан дээр хурж байгааг би мэдэрч байна. Яг тэр хүрэлтээр миний зангилааг тайлж байна. Ямар нэгэн зүйл тухайн төвшөнд болж байна. Тэр зангилааг тайлахад ямар нэгэн зүйл тухайн хэсэг дээр болж байна. Одоо та энэ зааварчилгааг өөртөө хэлээд авахгүй. Дагаад хэлээд байгаарай. Тэгээд гараа цээжний 12 нугалам дээр хурж байна. Яг зүрхтэй ойролцоод тэр нугалам дээр эхнийх нь болохоор кундлын дээр хурсан. Хоёр дахь нь яг зүрхний минь арталт хүрэн миний зангилааг тайлж байна. За зангилааг минь тайлахад би ямар нэгэн зүйл доороос дээшээ өсөж байгааг би мэдэрч байна. Гэт өөртөө зааварчилгаа өгöd байгаа. Одоо гараа миний хүзүүн дээр байрлуулж байна. Яг цээж хүзүү хоёрын залгаа дээр тэнд зангилааг минь тайлж байна. Би яг зангилаа минь тайлагдаж байгааг мэдэрч байна. Миний доороос дээшээ тий маш их хэмжээний гэрэл дээшээ өсөж байгааг би мэдэрч байна. Түрэн орж ирж байгааг би мэдэрч байна. Одоо энэ авайг та доороос дээшээ сонсох болно. Авай таны хувилгаанаар төв судлаартай дамжуудад толгой нүдрүүтэй нь очих болно. За энэ авайг сонсохгүй байгаа хүмүүс байвал хэлээ English гэдэг дээр нь тохируулаарай.
Давтамжлалаас өсөж таны кундалинаас дээшээ өсөж байгааг мэдрээрэй. Би одоо ч таны хойно байна. Маш зөөлнөөр хамллаа. Эм авайг дууллаа. За одоо надтай хамт эм авайг дуудаарай. Хам гэж уншихгүй эм авайг дуудаарай. Амаа нэхгүйгээр жимиж агаад уншраа. За яг ахар сүүлнээсээ толгой орой хүрт. Маш аниргүйгээр. Анхаалтаа сонсоод хамт дуудаарай. Би маш аниргүйгээр хийж. Арай уртаар дуудъя. Аалгуураар буцаад саналныхаа ар дээр налаад тааламжтай байдлыг мэдрээрэй. Миний оршин байгаа байдал маань би өрөөхтэй нь орхиж байгааг, тэгээ хаалгаар гарч байгааг мэдрээрэй. За одоо би буцаад ирлээ өөр дээрээ. Өөрийнхөө суудал дээр би буцаад ирлээ. За энэ бүх зүйлийг та хийсэн байгаа. Би хийгээгүй. Энэ нууцуудыг өөрийн чадамжаа мэдгүй байгаа хүн нь таал байгаад байгаа. Та бол маш их чадамжтай, харанхууд маш их нууцтай байгаа. Энэ бол нууц юм. Та эдгээр чадамжуудаа сэрэх хэрэгтэй юм. Энэ бол таны мэдгүй байгаа чадамжуудыг нэг ихний алхам дөнгөж сая явагдлаа. Шинжлэх ухаан хүртэл үүнийг мэдгүй. Шинжлэх ухаан зөвхөн оршихуун 5% л мэднэ. Шинжлэх ухаан бол оршихуй бүтээлийг судлах, ойлгохын тулд судалдаг ухаан юм. Гэтэл таны энэ бурханлаг мөн чанар бол таны дотор байгаа таныг амьдлаг байлгаж тэр бүтээлийн мөн чанарыг ойлгох явдал юм. Тэгээ үүнийг сүнслэгийн мөн чанар гэж ярьдаг. Сүнслэгийн мөн чанар нь шинжлэх ухааны мөн чанаргүй гэсэн үг биш. Зүгээр л та хийгээгүй л судлаагүй л гаргаж ирээгүй л байгаа юм. За одоо хүн болгоны бурханлаг мөн чанарыг нэг нэгээр нь ажлал ивэлийн мөн чанарыг хүн тус бүрт одоо нээж өгөх болно. Одоо та хэд нүдэ нээж болно. Одоо судал сувг нь нээлттэй байгаа. Өрөөнд тань бүх зүйл гэрэл гэгээтэй басан байна. Бүх зүйл гэрэл гэгээтэй харагдана. Бүгдээрээ нүдэ нэгэрэ. Нүдэ нэгэрэ. Нүдэ нэгэрэ. Бүгдээрээ өөрийн төвшөнд ухаарахыг, өөрийн төвшөнд гэгэрхийг хүн болгон ирмэлцдэг байгаа. Эрэлхийлж байдаг. Тиймээс бүгдээрээ чатан дээр бичээрэй. Би хүсэж байна. SRESE гэд. Чатан дээр бичих үед болно. SRSE гэж бичээрэй. Би өөрийн төвшөндөө ухаарахыг хүсэж байна. Би өөрийн төвшөндөө гэгэрхийг хүсэж байна. SRSE гэж бичээрэй. Би SRSE хүсэж байна. Тэгээ үүнийг таал хийж чадна. Өөр хийн чадахгүй. За өнөөдөр энэ бол ихний алхам. За тэгэхээр одоо нээгдэж эхэлж байгаа гэсэн үг. Үүд нь нээгдэж байгаа. Би өөрийн төвшөндөө ухаарсан нэгэн болохыг, би өөрийн төвшөндөө гэгэрсэн нэгэн болохыг хүсэж байна. Энэ бол сүнсний процесс юм. Өөрийгөө ухаарах. Би гэдгээ ухаарах. Яг одоо хэн ярьж байна? Доктор эмээ шиж нь яг үнийг хэлэхэд миний сүнс ярьж байгаа. Миний сүнс, миний биеэр, миний дууны хөвчөөр дамжуулан ярьж байгаа. Энэ бол I буюу би. Тань өөрөөр хэлбэл биетэй нь яриад байгаа биш. Сүнстэй нь энэ биеийг ашиглан ярьж байгаамаа. Тэгэхээр өөрийгөө ухаарах гэсэн. Өөрийгөө ухаарах, гэрүүлэх. За ингээ 3 зүйл бол ар араасаа болох байгаа. 2 дахь болох зүйл нь зоодо бичих хэрэгтэй. Би ирж байна. Бурханлагийн ухаарлыг, бурханлагийн гэгэрлийг ирж хааж байна.
бурханлагын түвшний ухаарал болон бурханлагын гэгэрэл нь DRDE. DRDE. Би бурханлагын ухаарал болон бурханлаг ухаарал болон бурханлаг гэгэрлийг ирж байна. Энэ бурханлагын түвшний ухаарал болон гэгэрэл бол энэ дэлхийд зориулагдсан байх болно. Энэ таны гэр бүлд, таны бизнест, таны хотод зориулагдсан ухаарал гэгэрэл байх болно. Тэгвэл та бурханлагын түвшинд ухаарах үед биш дөнгөж цааны эхнийх нь болохоор өөрийн түвшинд гэдэг нь танд болон гэр бүлтэй хотодтой зориулсан гэсэн. Гэтэл бурханлагын түвшний та ухаарлыг олоход бурханлагын түвшний та гэгэрэлд хүрэхэд энэ бол бүх оршихуйд зориулсан байна. Орчлон ертөнцид бүх одод ертөнцид зориулсан бурханлаг байна. Та бид гэдэг төлөвийг мэдрэх болно. Та би гэж ярихаа болж бид гэж ярих болно. Бид гэдэг төлөвд хүрсэн байна. Бид бурханлагын ухаарал, бурханлагын гэгэрлийг ирж байна, хүсэж байна. Бурханы түвшинд хүрэхэд. За бүгдээрээ DRD гэж бичсэн гэж найдаж байна. Битгий бичгүүгээр үлдээгээрээ одоо бичээрээ яг энэ бичсний дараа энэ процесс нь болох юм шүү. Тэгэхээр яг одоо бичээгүй байвал бүгдээрээ бичээрээ DRDE. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа энэ ухаарал болон гэгэрлийг энэ өнөөдрийн арга хэмжээгээр дамжуулан хамтдаа мэдрэх болно. Та яг үүнийг ойлгоод эхлэхэд, мэдрээд эхлэхэд та амьдралдаа энэ ухаарал гэгэрлийг ирэх болно. Ирэлхийлэх болно. Та амсаад эхэлчихэр гэсэн үг. Яг одоо ингэ мэдэрчихэр. За сүүлийнх 3 дахь нь маш чухал. Та өөрийн түвшинд ухаарах, бурханлагын ухаарлд хүрэх. 3 дахь нь бол абсолют буюу үнэмлэхүүн түвшний ухаарал. Үнэмлэхүүн түвшний ухаарал. Үнэмлэхүү гэгэрэл, үнэмлэхүү ухаарал болон үнэмлэхүү гэгэрэл. За энэ бол яг тэр grace гэж хэлээд байгаа бурханлагын мөн чанар буюу бурхангийн адил сэвэлийн мөн чанарыг сэрэх ухаарал байх болно. Энэ үед та бурхны түвшин, бурхан адил түвшинд байна. Та дан ганц өөрийгөө гихгүйгээр өөрсдийн улс үндэсний хүмүүс гэхээс гадна оршин байгаа бүгдийг хамарч та зорих болно. Сансар өгтөрхүүн төлөө та байх болно. Бүх оршихуйн төлөө та байх болно. Тэр үнэмлэхүүн төлөвд. Тэгээ хүн болгоны гэрэл гэгээ бол өмнөхөөсөө илүү бас энэ 3 түвшинний гэрэл гэгээ нь бол өмнөхөөсөө бүр илүү байна. Үнэмлэхүү түвшнийх бол diamond буюу алмазан гэрэл байдаг байгаа. За тэгэнгүүт бурханлагын түвшнийх болохоор алтлаг түвшний гэрэл байдаг байгаа. Яг ийм гэрэл гэгээг байхад хүмүүс яг таныг тиймэр харж эхлэх. Тэр ухаарлын гэгэрлийн түвшинд хүрэхэд бүх оршин байгаа бүхний төлөө, оршихуйн төлөө. За яг л нөгөө бурхантэй хүний төрлөөр буусан бүхий л бурхтууд гэгээлнүүд Есүс Христүүд, Брам бурхтууд бүгд бурханлагын түвшинд гэгэрсэн юм аа. Бурханлагын гэгэрэлд хүрсэн, ухаарсан хүмүүс байна. Хэрвээ тэр хүмүүс чадаж байвал та ч гэсэн чадна. Энэ бол өөр оршихуйн төлөв. Та тэр түвшин шал өөр байна. Та яг одоо бол нөгөө хүний гэхдээ та энгийн хүний түвшинд гэхдээ та тэр түвшинд хүрснээ мэдрэх болно. За сүүлийнх нь үнэмлэхүү ухаарал болон үнэмлэхүү гэгэрэл бол яг бүсээгч адил нэгэн болох явдал юм. Та өөрийн түвшинд ухаарч гэгэрсэн нэгэн болоход 100% чадамжид хүмүүний түвшинд байна. Одоо та дөнгөж 3% хүмүүний чадамжаар ажиллаж байгаа. Тэгэхээр танд 97% нэх 97% байна. Тэгээ яг тэр 100% чадамжтай байхад ямар байдгийг би гэдгийг та үнэхээр өнөөдөр асуусан учраас чин сэтгэлээсээ хүсэж байгаа учраас надад үнэхээр итгэж байгаа учраас өөртөө хамгийн гол нь өөртөө итгэж байгаа учраас өнөөдөр та мэдрэх болно. Энэ таны эргэлзээх тань арилгах болно. Өмнө нь танд болсон туршлага туулалтуудыг тань арилгаж өгөх болно. Тэгэд энээс цаашаа та зүгээр л итгэл үнэмшилтэйгээр урагшаа явах зам танд нэгтгэх юм аа. Үүнээс цаашаа. За тэгэхээр өөрийн түвшинд гэгэрэл нь бол мөнгөлөг гэрэлтэй туяатай. Тэгээ бурханлагын түвшинд гэгэрэлд хүрэх нь болохоор алтлаг туяатай байдаг байгаа. Абсолют буюу үнэмлэхүү түвшинд хүрэхэд та алмазан
төвшний гэрэлтэй болох юм а. Хүмүүс таны тэр гэрлийг мэдэрнэ. Тэгээ энэ нь бол та өөрөө дасгал дадлаа тогтмол тууштай хийж байхад болно. Аяанда хийгээд та бүр ингээд тууштай хийгээд л байхад мөнхөд өөртөө тэрийг хадгалж чадах байгаа. Өнөөдөр та бүхэн ойлгоно, ухаарна, суралцах бол өнөөдөр хийх зүйл нь бол тэгээ өргөжлүүлээд хийх зүйл нь бол таны хувьд татуулах. За бүгдээрээ нүдэн анаараа одоо сүүлийн дасгал байгаа. Хоёр гараа зүрхэн дээрээ байрлуулаарай. Тэгээ оюунаар аниргуугаар толгойдоо хэлээрэй. Би өөрийнхөө долоодох. Би зүрхнийхээ долоодох алхам дээр байна. Тэгээд толгойн дотроо аниргуугаар хэлээрэй. Пауз аваарай. Гэхэд та зүрхнийхээ долоод галхам дээр очих болно. Энэ нь биеийнх нь урдалж биш, хойнж биш, яг биеийнх нь төвд байх болно. Зүрхний долоод галхам. Энэ давтамж солигсыг зүрхнийхээ долоод галхам дээр мэдрээрэй. Пауз аваад аниргууг мэдрээрэй. Би зүрхнийхээ 5 дахь алхам руу алхан орлоо. 8 дахь алхам руу. Би зүрхнийхээ 8 дахь алхам руу алхан орлоо. Энд таны бурханлаг мөн чанар оршин байна. Бид гэдэг төлөвтэй нь орших болно. Эхнийх бол би гэдэг мэдрэмж байдаг бол энэ 8 дахь алхам дээр бид гэдэг мэдрэмж байна. Энэ авиг 8 дахь алхам дээрээ сонсороо. Sorry. Өөр төвшний аниргуу бий болж байна. Арай эрчимтэй аниргуу, гүн аниргуу бий болж байна. За хамгийн зүрхний гүнд зүрхний 9 дахь алхам дээр би зүрхнийхээ 9 дахь алхам руу алхан орлоо. Энд бид бүгдээрээ гэдэг төлөв байна. Бид бүгдээрээ үнэмлэх үе байна. Бүгдийн төлөө энэрн нэгүүлсэх сэтгэлтэй байх төлөв. Тэр хүн сайн ч байна уу, муу ч байна уу хамаагүй бүгдийн төлөө энэрн нэгүүлсэх сэтгэл байх. Бас нэг өөр төвшний аниргуу бий болж байна. Одоо та яг одоо өөр хүн байгаагаа мэдрэх болно. Тэгээ дараа нь арга хэмжээний төгсгөлттэй дасгалын дараа бичээрэй. Өөр аалгуураар гараа аваад хуруунуудаа хөдөлгөөрэй. Хөлийнхаа хуруунуудыг хөдөлгөе. Хоёр алгаад зөөлөн арчаараа битгий үрээрээ алуун болохгүй зөөлөн арчаад алгаа нүдэн дээрээ байрлуулад харанхуйд нүдээ 3 удаа нээж анаад нэгээд анаад нүдэ нэгээд 2 гараа аваарай. Окей. За юу мэдрүү? Таны дотор байсан мэдрэмж ямар байв? Танд талархалтай мэдрэмж төрж гэнэ үү? Талархлаа илэрхийлмээр санагдаж байна уу? Бусдыг хайрлсан тийм сэтгэл таны дотор төрж байна уу? Бусдыг энэрэн нэгүүлсэх сэтгэл төрж байна уу? Тань ямар мэдрэмж төрөв? Ямар мэдрэмж төрж байна? Түүнийгээ чатан дээр бичээрэй. Ямар л мэдрэмж таны дотор төрөв?
төрж байна. Түүнийгээ бичээрэй. За энэ хараа чат хэрхэн ингээд дээш ингээд тэг хөдөлж байгааг хардаа. Дээшээ гүйж байгаа хүмүүс бүгдээрээ бичиж байна. За Facebook дээр байгаа хүмүүс бүгдээрээ бичээрэй. Тийм та дараа нь дахиж давтаж сонсоод үзээрэй. Facebook дээр дахин сонсоод үзээрэй. Тэг хүссэн үедээ энэ бичлэгийг дахин үзээрэй. Тэр бичлэгийг хадгалж Facebook-ийнхаа линкийг хадгалж. Яг тэр нөгөө энэ бичлэг гэхдээ бичлэгийн линкийг хадгалаад дараа нь үзээрэй. Тэгэхээр өнөөдөр бидэнд юу болов гэхээр бидний хоошин татаж байсан зангилаагаа хамгийн түрүүнд тайлсан байгаа. 3 зангилаагаа тайлсан байгаа. Хоёрт нь бид сүнс, бурханлаг тэгээд үнэмлэхүүдэд хүрсэн байгаа. Таны дотор байгаа. Тэр сүнс, бурханлаг, үнэмлэхүүдэд хүрсэн байгаа. Тэнд хүрэхдээ тэгээ одоо сүнсэнд хүрэхэд та би гэдэг би миний гэр бүл миний ажил гэх мэт юм байна. Гэтэл та бурханлагт хүрэхэд бид гэдэг төлөвд болно. Бид. Тэгээ бусдын төлөв та энэр нэг бас сэтгэлтэй байна. Сүүлийнх төр бид бүгдээрээ гэдэг төлөвийг та мэдрэх болно. Бид бүгдээрээ гэдэг нь бүх ургамал, бүх оддууд, бүх орчлон ертөнц бүгдийг төлөх мэдрэмж таны дотор төрөх төлөв юм аа. Уярч налуус гарсан гэж байна. Хиний хүн дэлгэцээ болсон байна. Юу болов? Бид бүгдээрээ гэдэг төлөв. Бүгдээрээ. За тэгэхээр таны тэр бурханлагын мөн чанар өссөн учраас та өнөөдөр сурсан учраас ойлгосон учраас та талархалтай болж эхэлж байгаа юм. Тиймээ учраас та өөрийн дотор байгаа хайр, энэр нэгүүлсэх сэтгэлээ илэрхийлж байгаа. Энэ бол таны байх ёстой төлөв юм. Энэ таны байх ёстой төлөв. Тэгээ мэдээж та илүү ихийг мэдхийг хүсвэл хэрхэн үүнийг та ганцаараа бие дааж хийж болно. Бүгдээрээ өөрөө бие дааж хэлээ шүү. Хамгийн гол нь чин сэтгэлдээ түүний хөдлөө тууштай байх ёстой. Яг хүсэж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ байн түүний хөдлөө хийх ёстой зүйлээ та хэрэгтэй. Та өөртөө бүхий л төвшөндөө ажиргалтай байдал, санхүүгийн амжилт тэгээд сүнслэгийн бүрэн дүүрэн байдлыг та өөрөө бий болгох боломжтой. Та улс үндэстнийхээ төлөйг өсгөх боломжтой. Хүн болгонд тэр чадамж байдаг. Зүгээр л тэр чадамжаас сэрээ. Тэгээд хийж байгаа зүйлдээ бүрэн дүүрэн бай. Гэхдээ танд ямар нэгэн тусламж дэмжлэг хэрэгтэй бол, танд систем хэрэгтэй бол та бүхэндээ ямар зүйлсүүд бас боломжууд байгаа вэ гэдэгт зориулсан линк бол байх болно. За би Сүнилээс асуух болно. Тэр линкийг тавиарай. Тэр линкийг та уншаад өөрийнхөө шийдвэрийг та өөрөө гаргаарай. Таны шийдвэр санаарай. Би хэлсэндээ та өөрөө бие даагаад энэ бүх зүйлийг бий болгож болно. Түүн дээр тэгээд чиглүүлэг дээр системтэй ажиллах дээр ч гэсэн яг ижилхэн та гэхдээ бидний хувьд бол танд чиглүүлгийг өгнө. Группэрч байна уу? Группээр хамтаараач ажиллах боломжтой. Байгууллагаараа ажиллах боломжтой. Хувь хүний төвшинч та өөр дээрээ ажиллах боломжтой. Бүх боломжууд нь бол тэр линкэн дээр бол байгаа. Сүнил англиар байна уу, монголоор байна уу, бусад хэлүүдээр байна уу? Одоо зөвхөн англи дээр байгаа. За англиар болон бусад португиз хэл дээр тэрийг бас орчуулж тавиарай. Хэрэг хугацаа орох, жоохон хугацаа орно гэж. За хүмүүс чи мэйлээр явуулах боломжтой юу? Англи, монгол, телегу, хинди, португал хэлээр бүх одоо орж байгаа хүмүүсийн хэлээр орчуулад явуулаарай. За бүх орны орж байгаа хүмүүсийн хэлээр орчуулан та бүхэнд орчуулад илгээх болно. Түүнийг уншихад та бүхний дотор юмс болно. Уншихтаа гараа зүрхэн дээр байрлуулад уншаарай. Унших болонд үг болгоно нь таны дотор өдөлт хийх болно. Таны дотор явж байгаа процессыг асаах болно. Сэриш яагаад ярихгүй вэ? Орчуулаараа сэриш.
Тийм уншаарай тэгэхэд та шууд дотоодод чинь тэр борцоос нь зүгээр уншихаж болох юм шүү. Тийм тэгэхээр яг нээгээд уншихаа та бүхэн мартаа. Уншихад юмс болдгийм таны дотор юмс болох юм шүү. Өнөөдөр Английн хуваалцах болно. Английн аваад тийм одоо нөгөө цаашаа системтэйгээр бас яаж одоо тэр энэ төлөв хадгалах вэ? Энээс цаашаа явах вэ гэдэгт нь зориулаад системтэйгээр тусламж дэмжлэг хэрэгтэй тохиолдолд тэр систем боломж одоо ямар боломжууд байгаа вэ гэдгийг та бүхэнд линкээр явуулах болно. Тэгээд тэрийг заавал гэсэн зүйл байхгүй. Зүгээр л унш. Тэгэхээр таны дотор процесс бол явагдах болно. За өөрсдийнхөө мэдрэмжийг хуваалцах хүмүүс байна уу? Тийм мэдрэмжийг хуваалцах хүмүүс байвал дижитал гараа өргөөрэй. Тийм мэдрэмжээ өнөөдөр болсон процессоо хуваалцахыг хүсэж байгаа хүмүүс байвал дижитал гараа өргөөрэй. Сарла нэр нь мөн үү? Сарла микрофоноо нэгээд яриараа. Сарла хөрвүүлж агаараа одоо эндээс микрофоныг нээж өгөх юм байна. За Сарлаг яг миний хажууд талаараа спотлайт хийгээрэй. За Сарла яриараа. Би нүдээ шууд анихад та яг манай гэрт ирж байгаа мэдрэгцэн. Надад нэг тийм хүүхдэн салхи орж ирж байгаа мэдрэмж төрсөн. Хаалганд мань хурж байгааг. Хаг гэдэг авиаг би болгож байгаа юм шиг яг хин нэгэн хүн ирсэн юм шиг дуу гарсан. Тэгээд яг миний цээжний арталд надад нугсанд нэг зүйл хөдөлж байгаа мэдрэгцэн. Яг л тийм нэг мөрөө одоо дойлгоо хөдөлж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Дорхон ивэгээ. За үүнийг хүмүүстэй би хуваалцаж болох уу? Энэ клипийг одоо яг энэ ярьсан мэдрэмжийн хуваалцсан бичлэгийг би бусдад хуваалцаж болох уу? Тэг мэдээж болно зөвшөөрлөнө. Яг тэгэхээр энэ бол бодит туршлага байхгүй бодит туулалт. За Сумья яг энэ хэсгийг нь яг энэ сэтгэлдээ хуваалцсан, өөртөө хуваалцсан хэсгийг бичлэгийнх хэсгийг тусдаа ингээ хадгалаад аваарай. За Ражесрада хэр байна да? Баярлалаа Сарла. Баярлалаа. Бурхан ивэг. Сарлаа чи хаанаас оролцож байгаа вэ? Микрофон нэгэд хэлээрэй. Сүнил нэг юм л Хайдрабадаас орж байгаа. Гайхав. Тийм 3 сар би апрентайзыг хөтөлбөрт явсан байгаа. Гэхдээ би дасгалаа бол үргэлжлүүлээд хийж байгаа. Тэгээ одоо ч гэсэн би өнөөдөр ч гэсэн би дасгалаа үргэлжлүүлээд хийж байгаа. Би нөгөө хичээлдээ би суух байгаа ч гэсэн би сурсан дасгалаа бол амьдралдаа одоо ч гэсэн хэрэгжүүлж байгаа өдрийн 3-аар. Бурхан ивэгээ түүнийг үргэлжлүүлээ цаахан дадлаад яваарай. Ражес. Микрофоноо нэгээд яриарай. Ражеш. За одоо ярьж болно. Яриаг нь сонсдоггүй. Дуу нь сонсогддоггүй. Тийм микрофон дээр нь ямар нэг асуудал багш байна. Одоо сонсогдож байна. Одоо сонсогдож байна. Окей. Хамгийн түрүүнд танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Тэгээ би үнэхээр өнөөдрийн засвартад маш баяртай байна. Яг үнийг хэлэхэд үнэхээр яг дотоодод мань гүн би орж байгаа мэдрэмж төрсөн. Миний туулалтаа үнэхээр гайхалтай байлаа. Та яг хүрэхэд яг 7-8-9 дэх тэр 7-9 дэх хавирган дээр нурууны нугалам дээр цээжний нугалам дээр надад яг хурж байгааг нь мэдрэгцээ. Тэгээ надад хайрын дуу бас надад сонсогдсон. Тэгээ надад бол анх удаага би ийм зүйлийг мэдэрлээ. Тэгээ үнэхээр танд талархлаа. Энэ таны бурхан ивэгээ үнэхээр их баярлаа. Ражеш бурхан ивэгээ. За би чиний зөвшөөрлийг хүсэж байна. Тэгээ хуваалцаж энэ бичлэгийг хуваалцаж болох уу? Болно. Баярлаа. Бурхан ивэгээ. Баярлаа.
За. Тийм Монголд байгаа хүмүүс ч гэсэн ярьж байлаа шүү. Дараагийнх нь хэн бэ? Яг үнийг хэлгээд одоо дараагийн хүн нь хэн бэ? Тий. За. Кандула Сэрэша. За тэгэхээр багш ерөөдөө эхлээд нөгөө гадаадаас оролцож байгаа хүмүүсийг яагаад тэгээ дараа нь тэгээ монголоор ярьж байгаа хүмүүсийг нэгэн зэрэг багш сэтгэлийг авах юм лөө. За Сэрэша. За төрсөн өдрийн маш их хач жаргал хүсье хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүсье. Би хүүхдтэй би санаа зовж байгаа. Тэгээд хүүхдтэй санаа зовсноос болоод миний зүрхэнд тийм нэг өвдөл байсан юм. Тэг яг та нөгөө аниргүй мэдрэгдэж байна гэхэд надад тэр сэтгэлийн өвдөлт манд байхгүй болсон байсан. Тийм тэгээ та нөгөө улам аниргүй болж гин гэсэн чинь улам аниргүй би болоод байсан. 7 8 9 дэх алхам дээр. Тэг үнэхээр их баярлаа. Тэгэхээр тэнд 7 дээр нь чиний сүнс, 8 дээр нь бурханлаг, тэгээд гүнд нь чиний гацлууд буюу үнэмлэх үү. Тэр бурхан мөн чанар чиний дотор байдаг юм аа. Бүх шашинтай гараа зүрхэн дээр байрлуулаарай гэж хэлээд байдаг шалтгаан нь яг тэгэхээр энд сүнстэй байдаг юм аа. 3 сүнстэй. Үүнийг нэгтгээд юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр сүнс бурханлаг үнэмлэхүүн нэгдэл гэж нэрлэдэг байгаа. Комплекс. Энэ бол энэ өөрийн төвшний ухаарл болон гэгээрэлт хөрхийг тэг алтамт юу хөтөлбөр дээр зааж өгдөг байгаа. Чангуух нийгэм болохыг зааж өгдөг байгаа. Та хамтран бүтээгч болохын тулд та тэр төвш чангуух нийгэм төвшөнд хүрэх хэрэгтэй. Яг тэгэхээр бид бүгдээрээ нөгөө хамтран бүтээгч болохоор тэг хамтран хувь нэмэр оруулахаар хамтран бүтээлээ бий болгохоор ирсэн байгаа. Тэгээ энэ мессеж бол бүгдэнд зөвлөн яг тэр юу мэдэрснээ хуваалцанд баярлалаа. Үнэхээр гайхалтай байна. Тэгээ үүнийг бид ашиглаж тий бүтээлээ бий болгох юм шүү дээ. За дараагийн хүн. Одоо за Бачимэг Гото. За Сэрэша Кармелита орчуулга гэж ямаас гараа битгий болгоорой. За Бачимэг Гото. Тийм та гурав маань яг гараа тэг орчуулга гэж байгаа хүмүүс бол гараа өргөё. За Бачимгийн микрофон нэгээд яриараа. Сонсогдож байна. Эрхэм доктор танд өнөөдөр төрсөн өдрийн минь төргий. Өнөөдөр бас миний төрсөн өдөр. Yes. Dear doctor, I wish you happy birthday. Also, it is my birthday as well. Today is my birthday too. Happy birthday to you also. God bless you. So you are also a Taurus, a go-getter. Маш их баярлалаа. Би таныг яг хаалгаар орж ирж байгааг мэдэрсэн. Ингээд яг тод харагдахгүй байсан ч гэсэн хойд талд гар өргөлөө гэдэгт ингээд хойноос түлхэж байгаа юм шиг мэдрэмж орж ирсэн. Ингээд бүх биний хөлс гоожоод халуун өргөөд тэгээд зүрхэн дээрээ гараа тавиараа гэхэд намайг ингээд бүгэлж байгаа юм шиг би урагшаа хоошоо ингээд айгу айжухнаар ингээд хөдөлж эхэлсэн. Маш сайхан тайван аниргүй байлаа. Маш их баярлалаа. Би өнөөдөр өөрийнхөө онцгой мэдрэмжээ илүү мэдэрмээр байна гэж хэлээд энэ арга хэмжээнд орж ирсэн. Маш их баярлалаа. Yes. So thank you so much. I felt clearly that you actually entered my home. You know, you were actually entering through my door. I couldn't see it clearly, but I felt. And when you said you were behind me and touching me, I felt something, a hand actually pushing me from my back. And also I was sweating. And when we came to the heart, I felt like a baby, you know, like how the mother sways the baby. How do you say it, teacher? This moment. Yes, just like that I felt, and I felt the calmness and peace and silence. And today, before coming to this event, I actually decided through this event, I'm going to make my unique life purpose clear. With that intention, I came to this event. You have started it. You already started. Маш их баярлалаа. Thank you so much. God bless you. God bless you. Баярлалаа.
Багш эндээс ярахаар англиар Okay, сонсох I байгаа have юм to шүү дээ. speak in English. Wait. I have to speak in English first. За би эхлээд англиар яриад гэнэ үү? Англиас сонсож байгаа Tell хүмүүс тий. За тэгэхээр дөнгөж сая энэ охин ирээд өнөөдөр бас төрсөн өдөр нь байсан гэд миний төрсөн өдөрч бас байсан. Тэгээд би бас зоригтойгоор бол орж ирсэн. Тий өөрийн онцгой амьдралын зорилгоо биелүүлэхийн тулд тодорхой байдлыг олохын тулд би орж ирсэн гэж хэлсэн. Би тэгтээ таныг яг тодорхой орж ирээ хараагүй ч гэсэн тэгтээ би таныг орж ирж байгааг сонссон. Тэгээд миний хойд та яг нуруунаас урагшаа төлөж байгааг би мэдэрсэн. Түүний дараа та намайг 7-8 тэгээд одоо зүрхлөө ойрхоход яг л ингээд хүүгүчийг та бүүгэлж байгаа мэдрэмж, бүүлэгдэж байгаа мэдрэмж надад төрсөн. Надад төрсөн мэдрэмж юм аа. Маш их үүнд маш их баярлаа гэж мэдрэмжээ хуваалцлаа. Яг бүгдэнд нь бүгдээрээ сонсож чадав? Тийм би Монгол дээр яхад хүмүүс сонсож чаддаг юм болов уу? Тэгэхээр би хэлээ солих шаардлагагүй шүү дээ, тий? Сонирхмын орчуулгаас сонсогдохгүй нэ. За тэгэхээр би хэлээ солих шаардлагагүй шүү дээ. Тийм ээ. Окей. Сонирхмын ярихыг сонсох уу? Тийм хэлээ солих шаардлагатай болно. Okay. Yes. What is this girl's name? За энэ охины нэр хэм бэ? Лээ? Хим бас хэнийг дутсан бол? Багш нэг хүний нэр хэлсэн. Гэтэ айл хүнийг хэлсэн. Авто хоёр ихчийг хэлсэн болов? She doesn't. She knows how to unmute. За авто хоёр микрофоно нэгээрээ. Okay, she doesn't know. She knows teacher. She's come. Тийм дүү. Танд багш түүний өмнө төрсөн өдрийн минь төргий. Тэгээд таныг ирж байгааг бол бодлоороо мэдэрсэн. Тэгээ миний ард нурам дээр хүрэхэд ууцсан дээр хүрэхэд халуун өргөд яг нөгөө нурууны арталт хүрэхэд халуун өргөд намайг ингээ уршаад түлхэр бүр ингээ дээшээ өндөгд авах шиг байсан би. Тэгэл тэгээд зүрхэндээ очиход бол маш их аниргүй болцсон. Ойрт бол аюу сэтгэл нэг юм би өвчтэй одоо тэрийг байн бодоод байсан чинь бүр ямар ч тийм бодлого аниргүй болсон. Тэгээд танд маш их баярлалаа. Yes. Teacher, can you hear me? Yes. Yes. First of all, happy birthday to you, teacher. And I felt that you actually entered my room with my mind. I could feel it. And also when you touched my sacral area, I felt that actually there was this burning sensation there. And also I felt that you were pushing. And when you actually say, you're actually touching, I felt like I was getting raised up, uplifted some way, like uplifted. And also when I went to my heart, I felt the silence. Lately I've been worrying about my disease, my body. I have this disease. What should I do? But there was some thoughts in me. But during this experience, there was no thoughts, and it was very silent. And I want to thank you for this experience. Okay, thank you very much. So the lady said she could feel me coming inside. Би бас халуун өргөж хөлөрсөн. Бүх би халуун өргөд төлс гараад баруун алга аюу халуун төгсөн байна. She said she felt she felt she sweated a lot, and she felt so burning, especially on her right palm hand. She felt the burning sensation a lot. Okay, so now I'm going to English to explain what all she said. За одоо Октябрийн хэлснийг би англи руу хэлээ солон та бүхэнд тайлбарлаж өгье. За тэгэхээр энэ эмэгтэй бас намайг очиж байгааг мэдэрсэн байна. Тэгээ өөрт нь хурж байгааг ялангуяа хуйлгаан хэсэг дээрээ бол мэдэрсэн байна. Тэгээд яг ингээд дээшээ өргөгдөж байгаа юм шиг хөнгөрсөн мэдрэмж төрсэн байна. Тэгээд би сүүлийн үед л би өөрийнхөө асуудал өвчний талаар бодоод байсан чинь сонирхолтой нь яг энэ процессын үед бол тэр бодол маань орж ирсэнгүй. Би тэгээ зүрхэндээ очиход, зүрхний орхнууд дээр очиход үнэхээр гахалтай байсан. Тэгээд өөрийгөө галархлаа түндээ зориул
талархсан илэрхийлсэн байгаа. Тэгээ харж байна шууд талархалтай мөн чанар. Тэгээ талархах тэр эвэлийн мөн чанар сэрсэн байгаа. За chicken roll хаана вэ? Chicken roll баярлаа гэдэг. Маш их Chicken баярлалаа. roll. Chicken roll хаана байна? Chicken roll. За chicken roll-ыг spotlight гэр. За одоо spotlight. Chicken roll. Намайг бас spotlight хийгээрэй. За chicken roll юу болов? Гараа өргөсөн шүү дээ. Чи юу хуваалцах гэсэн? Ямар нэгэн зүйл хийхийг гэсэн? Би сонсогдож байна уу? Тийм ээ, сонсогдож байна. Бүгдээрээ чамайг сонсож байна. Хамгийн түрүүнд танд маш их аж аргалыг хүсээрэй. Тэгээ сүнслийн их гүрүү танда би таныг ирж байгааг, хаалгыг зохиж байгааг, тогшиж байгаад би тэгээд хэнийг өвөө хаалга онгоолгож байгааг мэдэрсэн. Би ч юм уу тий. Тэгээ би таныг хаарсандаа бүр ингээд гайхсан. Би таны чиглүүлгээр бол хүзүүн дээр хурж байгааг мэдэрсэн таны чиглүүлгийг тэгээд надад та ажил өгч байгааг За хуваалцанд баярлалаа. Би үнэхээр болж байгааг ойлгоход бол тусалсан. Тэгэхээр өөртөө итгэрэй гэдгийг бол хэлж байна тийм ээ. За тэгэхээр дөнгөж сая нөгөө бол хийж байгаа зүйлдээ итгэлтэй байгаарай гэдгийг сонссон гэж хэлэх шиг болоо. Чи яг хийж байгаа зүйл чинь зөв шүү, хийгээрэй гэдэг зүйлийг хэлэх шиг болсон гэж би ойлгох шиг боллоо. Яг дөнгөж саяны тэ сонссон. За Вишну Вардан. За ирэх минь. Микрофон нэгэр. Төрсөн өдрийн мэнд ирхмээ. Маш их баярлалаа. Би таныг өрөөнд орж ирэхийг мэдэрсэн. Та өрөөнд орж ирэхэд эрхийн хуруугаа та миний духан дээр хүргэсэй. Аха, би чам түүнийг хийсэн биз дээ. Окей. Давтамж толгос мэдрэгцэн. Маш тийм тайван давтамж төлөвсөөр дүүрэн тийм мэдрэмж байсан. Би бас апрендайз хөтөлбөрийн их хөтөлбөрт явж байгаа. Би 12 сард бол би суусан байгаа. Маш их баярлаа, маш их баярлаа. Үнэхээр гайхалтай мэдрэмж байлаа. Тийм таны бурхан ивэгээ. За хуваалцанд баярлаа таны бурхан. Тийм. За дараагийнх нь Сумья химбэндид анахан хурдан. За мөнх нараа. За хадагтай ноён мөнх нараа. Бат оргил. Сайн байна уу? Бат оргил. Оргил. За юуны өмнө танд өнөөдөр төрсөн өдрийн мэнд хүргье. За миний хувьд өнөөдөр маш их онцгой өдөр байна. Ягаад гэвэл таны хичээлд ер нь бол яг анх удаага их сууж байна. Манай хүний хувьд бол одоо маш олон жил болж байна. Тэгээд миний хувьд мэдэрсэн мэдрэмж маань гэвэл надад яг юу мэдэрсэн гэхээр ямар ч гэсэн надад тэр өөртөө итгэл маань бас маш их нэмэгцээ. Хүн яг өөрөө болон бүтээн гэвэл бүх юмыг чадах юм байна. Яг юм одоо бусад хүмүүсээс хамааралтай биш. Ганцхан надаас өөрөөс л хамааралтай. Өөрөө л хичээвэл бүх зүйл босх юм байна гэдэг мэдрэмж надад илүү их өнөөдөр төрсөө. Тэрийг онцгой юм аа. Thank you. Tell me what he's sharing. Yeah, Sorinjibik, tell me. Yes. So first of all, happy birthday to you. And today it's a very special day to me because it's my first day attending your class.
My wife, my partner, she has been attending your sessions and classes for many years, but for me, it was my first day. And today I felt that my self-confidence has increased. I felt that, if I actually decide and if I decide I can do it, then I can do it. That kind of thing, that kind of feeling I got. And I felt that it's not dependent on other people, but it is dependent, it's based on me, and I felt if I actually try, I can do anything. That feeling, I got that feeling. Amazing. Thank you very much. Thank you for the sharing. I have to tell now in English to everybody. Гахалтай хуваалтанд баярлалаа. Одоо би англи дээр хүмүүст хуваалцъя. За тэгэхээр мөнх наран бол манай шав нарын маань нэг байгаа. Одоо олон жилийн маань шав. Олон жил суралцж байгаа шав нарын маань нэг, бас франчайз нарын нэг байгаа. За нөхрийнх нь хувьд бол өнөөдөр анх удаага гэж ялцсан байна. Тэгээд сонирхолтой надад нэг өөртөө итгэл мэдрэмж бол төрлөө. Тэгээ би яг үнэхээр зориул хийж чаднаа гэдэг мэдрэмж миний дотор төрлөө гэж хэллээ. Би үнэхээр шийдэж чадах юм бол би хийж чадах юм байна гэдгийг мэдэрлээ гэж. Тэгээ надад төрсөн өдрийн мэнд хүрэхээс гадна энэ мэдрэмжээ хуваалцлаа. Баярлалаа. За дараагийнх нь Мурли Кришна. За Мурли Кришна хаана? Ямар юу хаана гинэ? За сайн уу? Хоёр мэн сайн уу? Микрофон нээгээд яриарай. Хоёрыг харсандаа баяртай шүү. Хоёулынд барахаа ивэгээ. Үнээр гэрэл гэгээтэй их гэрэлтэй болсон байна. Их гэгээтэй болсон байна. За та хоёрын мэдрэмж ямар байна? За нэгдүгээр нь болохоор гэрлийг мэдэрлээ, гэрэл гэгээд басныг мэдэрлээ гэлээ. Хоёр дахь нь миний атсныг бол мэдэрсэн биш. Гайхалтай. Бурхан ивэгээ. За англиар хэлье. Маш хөнгөн мэдрэмж төрлөө. Маш их энерги надаас энэ хоёрт атсан мэдрэгдсэн байна. Тэгээд түүнийг хуваалцах гэсэн юм гэд талархлаа бас илэрхийллээ. Тэгээ маш их гэрэл гэгээтэй болсныг мэдэрлээ гэсэн байна. Баярлалаа бурхан ивэгээ. За дараагийнх нь зүгээрээ. За Монгол хэн цэцэг дэлгэр. За үүний цэцэг дэлгэрийн чинь өмнө өөр нэг хүн орж ирсэн гэж. Цэцэг дэлгэрч арай болоог байгаа юм байна. Эхлээд энэ охин байсан гинэ баясгалан. Баясгалан микрофон нэгээд яриараа. Тийм микрофон нэгээд яриараа. Микрофон буцаад хаагчихлаа. За багш танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Уртаас удаан жаргалыг өрөөё. За сонсогч гин үү? Сонсогч. Багш таныг орж ирээд миний нуруунд доотлын чакранаас эхлэн хүрэхэд ингээд хүрх болгонд шар үрсэн гэж босож мэдрэгдээд байсан. Тэгээ дараа нь зүрхлүүгээ орох тутам бүр 9 алхамд гүнд орох тутам надад бүр ингээ хайр баярын нулимс зөндөө хүрсэн. Ийм мэдрэмж төрсөн надад. Баярлалаа танд. So first of all, to dear teacher, I wish you happy birthday, and I wish you a very long lasting happiness. And when you, teacher, entered my home room, I felt that you came, and I felt when you touched from the bottom chakra, all of my chakra, I felt that I was having goosebumps. Actually, I was having goosebumps when you actually touched there. And when I entered my heart, when I go deeper and deeper, especially to the 9th step, I felt more and more loving and joyful tears
coming from me. Love and joy here. Tears. Good. God bless you. God bless you. Thank you very much. Thank you. Thank you. Amazing share. Гайхалтай уулзталаа. Баярлалаа. Бурхан эвэгээ. So next is who? За дараагийнх нь хэн блэ? Next is Rohita. За Rohita юм байна. Сэтгэлгэж. Хоёлаа төр яаж яах вэ? Yes, Rohita, how are you? За Rohita хэрэнда сайн уу? Unmute and talk to me. Микрофон нэгэрээ тэгээрээ. Thank you. Төрсөдрийн дэргийхмээ, төрсөдрийн дэргийхмээ. Thank you. God bless you. God bless Баярлалаа бурхан эвэгээ. Баярлалаа. Энэ бол миний ах юм. Ах. Анх удаага надтай тэг хижээл сууж байгаа. Тэгээ мэдрэмжээ хуваалцсан. I have to change the language translation. За би хэлээ солиодох төрүүлж байгаа. За ах нь тэг өөрийнхөө мэдрэмжийг хуваалцахыг гэсэн мэт тий. Аха. Төрсөдрийн дэргийхмээ. Prophet. Нэр нь хэм бэ? Күмэл. За тэгэхээр Күмэл дөнгөж сая хуваалцлаа. Миний оцсныг мэдэрсэн. Одоо би энэ яг төгс байгаа юм шиг мэдрэгдэж байна гэж. Тэ үнийг хуваалцах гэсэн юм аа гэсэн мэт. Тийм ээ. Тий Rohitaгийн ах нь тэгээ Rohita нь маань доктор эмч хүн байгаа. Утгагүй Астра юу илээ? Aircraft engineer. Aerospace medicine. The aerospace тэгээ бас нэг зүүн хөл тийм зүүн хөл маань тэмцсэн байгаамаа. Мм. 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 Окей. За тэгэхээр одоо арчилна. Маш их баярлалаа хэрхмээ. Би таныг бас эрхийг. Oh my god. Nice. Би ч нарталаа гэсэн. Маш их баярлалаа хэрхмээ. За тэгэхээр Rohitaгийн ах нь бол нөгөө нэг мотоциклийн овсолд ороод тий өөртөө ерөөсөө ихтэй байгаарай. Өөртөө ихтэй хэр. Тий юунд ч хүрч чадна гэдэгтэй ярээрэй. Күмэл чи ч гэсэн бүх зүйл хүрч чадна шүү. Ямар ч асуудлыг даван гарч чадна шүү Күмэл. За Күмэл болохоор хэмээр баярлаа. Rohita баярлалаа хэрхмээ. Маш их баярлалаа. Rohitaгийн ах нь болохоор нөгөө мотоциклийн осолд ороод тархины гэмтэл болон хөлний гэмтэлтэй байгаа. За тэгээ ярианы чадамжин дээр бол асуудалтай. Тэгээ өнөөдөр болохоор ярианы чадамжнаа сайжирсан байна. Өөрөө ярий гэд би Rohita хэлж байна. Багш энэ гараа орвол бол манай ах маань өөрөө ярий гэдэг ингээ гараа өргөсөн байгаа. Дүү юм болов ах болов. Тэгээд надад бол таны ирж байгаа мэдрэгцээ. Тэгээ одоо миний би яг ингээ төгс юм шиг надад мэдрэмж төрж байна. Тэгээ гэрэл гэгээтэй болсон мэдрэмж төрж байна гэж хэлсэн байна. За Rohitaгийн хувьд болохоор өөрөө ангаахын эмч хүн байгаа. Тэгээд одоо болохоор нөгөө сансрын ангаах ухаанаар суралцахаар одоо зорж байгаа. Тэгээд Rohitaгийн хувьд бол би бас мэдэрсэн. Бас миний өөрийн гүүрүү маань бас хамт ирэхийг би бол мэдэрсэн. Тэгээ нүдэнээсний дараа маш их гэрэл гэгээ мэдрэгцэн гэж хэлсэн байна.
За Калины хувьд бол би 3 төвшөнд гурвууланд нь гэрлийг мэдэрсэн. Сүнс, бурханлаг, тэгээ абсолют буюу үнэмлэхийн төвшөнд үнэхээр гэрэл гэгээд бол мэдэрсэн. Тэгээ яг үнэмлэхүү аниргүй би болж байгааг тэр аниргүй ямар вэ гэдгийг би амаараач тайлбарч чадахгүй тийм аниргүй би болсон. Тэг ер нь аль ямар ч үгээр би бас орлуулж чадахгүй. Тэгэхээр нөгөө тус бүр нь өөр мэдрэмж төрсэн байна шүү дээ. Давтамж дэлгэс нь бас өөрөө байсан байна шүү дээ. Тийм давтамж дэлгэс бас гурвуулан дээр мэдрэгцэн. Гэхдээ давтамж дэлгэс нь гурвуулаа би биенээсээ өөр юм байна гэдгийг би мэдэрсэн. Тэг алхам бүр дээр өөр давтамж дэлгэсүүд би басан. Маш их маш сайхан хуваалцтай би үүн дээр нэг зүйлийг хэлэх гэсэн юм аа. Бид бол бүтэн бие маань энэ зүрхний дотор байгаа 3 алхам бол физик бүтэц биш юм аа. Тэд бол давтамж дэлгэс юм. Та давтамж дэлгэсээс биетэй болсон байдаг. Тэгэхээр энэ зүрхний дотор байгаа 3 алхмыг та нүдэрээ харж чадахгүй, зүрхийг нээгэж ч харж чадахгүй. Яагаад гэхээр энэ 3 давтамж дэлгэс юм. Өөрөөр давтамж дэлгэс юм. Сүнсэн дотор байгаа давтамж дэлгэс бол X. Гэтэл та бурхан руу очиход тэр нь илүү жижигхэн. Гэхдээ давтамж дэлгэс нь 2X байна. 2 дахин хүчтэй гэсэн үг. Бүр илүү шагцсан хийгээд илүү хүчтэй гэсэн үг. Абсолют буюу үнэмлэхүүдээр очиход бүр илүү жижигхэн. Гэхдээ давтамж дэлгэс нь 3X хүчтэй байна. Маш ирчтэй хүчтэй давтамж дэлгэс байна. Тий яг үнэхээр үнэн юм аа. Үнэн бол Калины бол мэдэрсэн байна. Эртний судар сургаал дээр бол бичсэн байдаг тий бидэн заасан байдаг. Гэхдээ яаж түүнийг би түүнд хүрэх вэ гэдгийг бол заагаагүй байдаг. Тийм тэгэхээр түүнийг нь заах нь түүнд хэрхэн хүрэх вэ гэдэг нь миний ажил юм аа. Өөр юм аа. Тийм миний одоо хүн төрөлхтөнд тий илтгэхэд хүрэх хувь нэмэр оролт юм аа. Миний амьдралын зорилго бол энэ 3 тий одоо бүхэл төвшөндөө ажиглалтай санхүүгийн хувьд амжилттай сүнслийн төвшөнд бүрэн тэгээ бүтээгч адил нэгэн хэрхэн болох вэ? Бурхан адил бүтээгч нэгэн төвшөндөө хэрхэн хүрэх вэ гэдгийг заах нь миний ажил юм аа. Тэгээ маш их баярлалаа бурхан ивэгээ. Им угаарай, парацетамол угаарай, тэгээ ханаадныхаа эмийг бас угаарай. Баярлалаа. Би антибиотик ууж байгаа. Сайн байна уу? За Калины ханаад хүрсэн болов? Ихэн дээр нь тэгж хэлсэн байж магадгүй. За баалажи. За тэгээд түүний дараа баалажи. Баалажи яраарай. Төрсөн өдрийн мэнд хүрэх ирэх мэ? Баярлалаа. За тэр. Бурхан ивэгээ. За баалажи төр хэлж байгаа. За баалажигийн хэлж байгаа нь дөнгөж сая юу гэж хэлсэн бэ гэхээр миний оцсныг бол мэдэрсэн байна. Тэгээ үнэхээр гайхалтай мэдрэмж бол төрсөө. Давтамж дэлгэсийг мэдэрсэн. Тэгээ одоо ч гэсэн давтамж дэлгэс өргөжлөн мэдрэгдэж байна. Тэгээд би өөрийнхөө гүүрэг оллоо. Гүүрүү маань яг үнийг хийлгэд би байсан байна. Тэгээ миний дотор байсан байна гэдгийг би олсон. Гүүрүүгээ би оллоо. Давтамж дэлгэсээ сайхан өргөжлөлөө сайхан давтамж дэлгэсээ умбаараа тэгээд үргэлж эргэлхийлж ирж хайж байгаарай. Үнэхээр ирж урин залах юм бол тэ ирэх юм бол яг олдох юм шүү. Бурхан ивэгээ. За сумья хурдан дараагийн хүмүүсийн гаргаад ирээд байгаарай. Британ байна уу, сумья байна уу? Удаж болохгүй шүү. Одоо хурдан. Окей. За одоо цэцэг дэлгэрэгч. Бас болоог байна. Цэцэг дэлгэрэгч. Муу юм болоо. Хий юм бол. Долгор. Цэцэг дэлгэрэгч юм.
Цэцэл хэрэгч одоо та юм шиг байна. Одоо та юм шиг байна. За сайн байцгаана уу? Энэ сайхан багштай хайр түгээе. Энэ сайхан төрсөн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн өнцөг уулангаас оролцож байгаа сайхан гэрлүүдтэй хайртай найз нартай эгч нах ах дүү нартай энэ өдрийн мэнд хүргье. За тэгээ миний хувьд бол хантайгаа оролцож байна. Энэ өдөр ямар гайхамшигтай өдөр байв. Би өөстөө энэ өдөр Тэсийн Адан хүлээж ялаа. Маш их хайр мэдэрлээ. Өөстөө нэг аамаа нэрцсэн юм шиг л миний хажууд. Яг би багшигаа олон жил би дагаж байгаа хэрнээ. Ерөөсөн тэр нөгөө нэг биеинд хүрээд мэдрээсэ гэж бодчихсон чи бүр миний яг ингээд толгойг нь нийлээд өссөн юм ингээд яг ингээд хуйлраал яг толгойг нь нийлж байгаа нь яг мэдрэгдэл унагууд би бүр өөрөө ирэхгүй дотор баярлаа. Үнэхээр би чадлаа штэ багш минь намайг тийм ээ багш минь намайг ивэлээ штэ гэж би айгүйх баярлж ялаа. Тэгээд тантайгаа хамт оролцож байгаа. За тэгээд миний хайн бас нүдний асуудалтай өрөөс нүднөөс гарааг болчихсон хүн байгаа. Миний өгшин мэдэрсэн нэг ярих уу? Чээр. За тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Багшигаа ирснийг мэдэрсэн маш их хайр манай энэ гэр бүлд одоо инэрл ивээсэн та бүхэнд танд баярлалаа, талархлаа. Okay. Yes. So, Yes. hello to everyone and happy birthday to dear teacher who is spreading the love to everyone. And hello, greetings to everyone who is participating from all over the world. I want to also greet my sisters, brothers, and all my loving family members. And today I'm participating with my partner, with my husband together, and today was such a wonderful day. What a beautiful day was it today. I waited for this day eagerly. I was waiting for this day, and today I felt a lot of love. I felt the love. I felt like my father came to me, and I'm following the teacher for a guru for a long time, but I wanted to feel that you actually touched me, and today I felt that you touched me. I felt that you was actually touching my head, and I felt even my hair was moving. That's when I felt so much joy I was already joyed because, I felt like I could do it. Lastly, I could do it, and I did it. And, I got the blessing from my teacher. I got it. And, I'm participating with my husband. Husband has an eye problem, one eye he can't see, and she asked her to share his experience, but he said, you talk, and she said, she felt so much love, and thank you so much. She felt this grace happening inside her, and thank you so much for blessing my family and me today. Thank you so much. Thank you very much. God bless you. Sunil, ये सब रिकॉर्ड हो रहा है कि नहीं? баярлалаа бурхай бигээ. English, Mongolian, सब कुछ ना? Okay, good. Thank you. Now, who is the next? Bayarma. Дараагийнх нь Баярма. Yes, Bayarma. How are you? Баярма сайн уу? Yes. Баярма Speak up. микрофон нэгэр. Namaste, төрсөн өдрийн минь. God bless you. Look at that woman's pleasant face, absolutely. Баярмагийн царай ямар гоё тааламжтай харагдаж байна. Та таарта. Always happy. Би өглөөнөөс хойш ингээд маш их чөлөөлт явагдсан. Бид нэг Непалд очиж чөлөөлтөө хийсэн шиг надад бас тийм гайхамшигтай чөлөөлт явагдсан. Өглөө бясалгах жагт би багштайгаа бясалгалаар холбогдоод Непалд очиж бясалгасан шиг тийм гайхамшигтай чөлөөлтийг хийгдсэн. Энэ эхний ээлж. Өөртөө би өнөөдөр бол гэгэрлийн өдрөө гэж товхолсон. Yes. За тэгээд багш Okay.
Баярмагслаа өргөжлөөч би төгсгөлд нь орчуул. За. Багш маань гэрт хүрэлцэн ирэхийг маш сайн мэдэрсэн. Тэгээд миний энэ нуруунд дээр ирээд багш арталд ирэхэд нурууны гол судлаар ингээд хашигдж байсан гэрэл ингээд нэг юм 3 ийм хавхыг ингээд татаад авахд гэрэл ингээд тэр чигээр ингээд бүр ингээд усан хашлахыг хашиж байсан гэрэл бүр ингээд садраад ингээд нуруугаар ингээд явсныг би ингээд маш тодорхой харсан. Зүрхний 3 дахь алхам дээр ирэхэд бүр энэ процесс явагдах ёстой юм а гэдгийг миний дотоод сүнс бүр ингээд маш тааламжтайгаар бүр ингээд мэдчихсэн юм шиг ингээд амар амгалангаар ингээд хүлээж байсан. Good. But just 1 second. Sunil, how can now Sonanchi will translate? I want everybody to hear in English. Is it possible? Not just me. Yeah, let her speak and then afterwards you can change it again, right? No, but now she's speaking in English, so they don't need all of them. So everybody will stop, is it? Now when she speaks, nobody can hear, right? But because her translation will be better than me. Because she literally understands. Teacher, you can do it. Okay. Tell me. Yes, teacher. Okay. So, it's quite long, this one. Yes, this is quite long. I will translate. So, Namaste, teacher. Happy birthday to you. And today, from the morning, the let go happened to me. Just like how the letting go was happening in Nepal, the release was happening today to me from the morning. When I was... Okay. Okay. За надад төрсөн өдрийн мэнд хүргөөд чөлөөлөлт бүр энэ арга хэмжээнд орж ирэхээс өмнө эхэлсэн. Яг Непалийн хөтөлбөрт байхад хийж хэлхэн басан гэж байна. Энэ байгалаасаа ийм тэмдэгтэй юу энэ бухан дээр нь ийм тэмдэг бах юм? Энэ байгалийнхоо баярмаа. Ихэд төрмөлөө Okay, yes. So she said in the morning when she did the meditation, she connected with your teacher. And from there, she felt the release happening. And she actually stated this day is going to be an enlightenment day. She said. And then today in the evening event, she felt that you actually coming to her home, and she felt that felt that you actually touching her, especially in her spine. She felt that main channel, there was like something was actually limiting that channel. She felt like in a river, there's some things that actually not blocks, that actually, there. So she felt that 3 things were actually released. And then she felt all the river, the water was flowing throughout her body, through the channel. Okay. Now let me translate again. Okay. So she connected with me. I'm in English. Холбогдоод тэгээ өнөөдрийг бол миний гэгэрлийн өдөр байна гэж тунгаалсан байна. Тэгээд үнэхээр түнд хүрснийг бол мэдрээд тэгээд 3 төгс хөдөл дээр нь яг тийм 3 хэсэг дээр яг хашлахтай байгаа мэдрэмж төрсөн. Яг тэр 3 хашлахыг нээхэд автоматар бүгд урсаж эхэлсэн. Яг л голоос ингээд чөлөөтэйгээр урсдаг шиг яг тэр өөрөөр хэлбэл яг тэр занглаад тайлагдахыг яг үнэхээр зөв тайлж гэлж байна. Тодорхойлж хийж гэсэн үг. Яг тэр хоошоо татсан тэр хашлага. Нэг нь бол ингээд занглах ба ш. Нөгөөх нь болохоор занглагын тайлах. Тэгэхээр занглаг тайлахад нэгтгэхэд тэр чөлөөлт болж байгааг та мэдрэх болно. Тэр судал сугийг та мэдрэх болно. Тэгэхээр яг түүнийг бол тайлбарлалаа. Яг үнэхээр хүрээлцэн ирээд те үнэхээр тайлж байгааг мэдэрсэн гэж байна. Тэгэхээр яг үнэхээр боддоор хүмүүс юу хуваалцсан бэ гэдгийг түүнийг одоо яг энэ дээр бол хуваалцж байна. So especially in the heart, in the third step, I felt that my inner soul
was actually very pleasantly, as if she knew that this is going to happen, and as if it was going to, naturally going to happen. My soul was waiting for it pleasantly, for this process, she said. Yes. Okay, good. За тэгэхээр хин гэгэрлийг яг хүлээж байсан бол сүнс нь. Тэгээ яг ингээд зүрхний 3 талхам дээрсэн чинь сүнс маань яг үнэхээр хүлээж байсныг би мэдэрсэн. Else, Mangal. Oh, that's These are all it. important shares for all of you. Тэгэхээр энэ бол та бүгдэнд нь тус болох ингээд туршлага хуваалцдаг. Teacher Don, I did the translation. Perfect. Thank you very much, everybody. Маш их баярлалаа. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Баярлалаа. Бурхан хэвэгээ. За буцаад ирлээ. За дараагийнх нь хэмээн Сүржина. Сүржина. Сүржина? Yes. За Сүржина яраарай. Yes. Өглөөний мэнд ирхмээ танд төрс өдөр мэнд хүргэе. Та өнөөдөр өстө царилэг харагдаж байна. Тийм гэж юу? Манай эмэгтэйдөө бас хэлээд чи юу болов вэ те зүгээр босоод ирсэн чинь ямар гэрэл гэгээтэй очиваа гэдээ надад хэлсэн. За Сүржина хэлж байна. Надад бол давтамж толигсол мэдрэгцэн. Ээж минь хувьд бол за тэгэхээр Сүржинагийн хувьд бол өөрөө болохоор давтамж толигсыг мэдэрсэн гэж байна. Гэтэл ээжийн хувьд бол хөлрөх ийгээд халуу оргих мэдрэмж төрсэн байна гэж. Тэгэхээр ээжийн хувьд бол тэр судал сууг нь одоо нөгөө нэг тий хашлага одоо зангилаа хаана байна? Тэр хэсэг дээр нь зангилаа хийгдсэн байна гэсэн. Тэр зангилааг тайлахын тулд тэнд жоохон даралт бас тий хоорцогдоод байгаа зүйл байгаа гэсэн. Тэр байгаа учраас түүнийг тайлахын тулд тэр халах мэдрэмж, халах процесс явж байгаа. Энэ бол байгалийн процесс юм. Тэгээ аяанд тэр жижиг хүрэх ч юм уу тий одоо давтамж толигс мэдрэх болно. Бүр сүүлдээ яг ингээд хөв хүйтэн цэл хүйтэн мэдрэмжийг хүн мэдэрдэг болно. Тэр цэв хүйтэн мэдрэмжт хөөрхөн бол яг мөс шиг хүйтэн. Тийм мэдрэмж бол яг урсгал чөлөөлөгдсөн байна гэсэн үг юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл эхлээд халуун дуулаа оргино. Тэр нь болохоор блокнд тайлагдаад тэгээд тайлагдсныхаа дараа урсгалын чөлөөд болохоор хүүтэй орхихыг ээж нь мэдрэх болно. Надад бол яг бие дээр бол tingling sensation бол мэдрэгдсэн байгаа. Жирэгнэх мэдэртэй. За дараагийнх нь юм бэ? Сэрэ одон цэцралт гэж. Микрофоноо там нэгээрээ. За. Don't you ask her to speak up? Сэрэ одон цэцралт микрофоноо нэгээрээ. Таны микрофон нэгдэ тагччихлаа. Одоо болсон уу? Одоо алсан. За юуны өмнө багштай төрс өдрийн мэнд хүргэе. Тантай очсондоо маш их баярлж одоо өнөөдөр илэрхийлэх гэсэн юм аа. Ойлгохтой. Эндээ одоо аюунда энэ хичээл юунд бол байнга ороо явж байгаа. Тэгээд ерөнхийдөө өөр амар эцэг юм ингээд илэрхийлэлгүй байнга ордог. Гэхдээ энэ гайхамшигтай танд төрс өдрийн мэнд хүргэж өнөөдөр бол маш их тайшрал одоо юу маш ихээр авсан. Тэгээд баярлсан да ингээд нулимс урсах гэдэг нь очлаараа баярлнаа гэх баттай маш их талархаж байгаа илэрхийлээ. Мэдлэгээр авчтай маш хайртай илэрхийлье. Yes. So first of all, happy birthday to you, teacher. I'm very grateful to actually meeting you. I'm very grateful that I met you. And I always actually attend your classes, but in my case, I'm a little bit shy person. I don't express myself that much. But
for this great, beautiful day, for this wonderful day, I want to actually express my gratitude to you, teacher. And because I'm so grateful, like I can't express it so fully, like I'm going to cry, the tears are coming out. And today I felt a lot of relaxation. I just want to express my gratitude a lot. And I want to express my gratitude to my dear teacher, the love to my teacher as well. Okay, good. That's wonderful. За би таны хичээлд суудгаа гэж хэлсэн байна те. Би тэгтээ ичимхий би нэг өөрийгөө илэрхийлдэгвэ ярьдгвэ гэсэн байна. Гэхдээ өнөөдөр би илэрхийлэхийг хүсэлээ. Тэр ичимхий байдлаасаа гараад талархлаа илэрхийлэхийг хүслээ. Тийм үнэхээр үнийг мэдэрсэн учраас тэгээ надад бол яг нүдэнд маань нулимс бол те гарч уйлах гэж байна. Тэгээ би үнэхээр тань талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээ мие багштай бас талархлаа хайраа илэрхийлэх хүсэж байна гэж хэлсэн байна. Мие чамайг сонсон байх гэж найдаж байна. Золоо бас сонсоод хэлсэн байх гэж найдаж байна. За тэгээд администратортаа баярлаа. За дараагийнх нь хинбэ хэдүүлээ маш олуулаа биш шүү дээ бүгдийн. За дараагийнх нь хинбэ? За би хараадах юм. За ер нь би яг ингэж дуусгая да. За үргэлжлүүлэн мэдрэмж сэтгэлээ хуваалцахыг хүссэн хүмүүс бүгдээрээ сүний линк хуваалцах болно. Тэр линкэн дээр та бүхэн мэдрэмжээ хуваалцаарай. Тийм тэгээ та админ хэдийгээр ингээ хуваалцахыг хүсэж байгаач би нөгөө дараагийн уулзалттай учраас надад төлөвлөсөн уулзалт байгаа учраас уулзалт руу орохоос өөр арга боллоо. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Бүгдээрээ яг энэ линкээр ороод бүгдээрээ сэтгэлээ хуваалцаарай. Тийм тэгээд та хэд дараа нь тэр орчуулагтай линк очих байгаа. Тэр линкийг дээр байгаа зүйлийг яг зүрхнээсээ та хэд минь уншаарай. За сүүлийн юм дээр Дэнсмаг шиг явъя. Дэнсмаг микрофоны нэгэд яриарай. Яа тэгэхээр 5 минут надад байна. Тэгээ яг энэ хугацаанд Дэнсмаг шиг яриаг сонсъё. Дэнсмаг таны микрофон алтай. За микрофоны нэгт. За миний хувьд багштай маш их баярлалаа. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Багштай маш их баярлалаа. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Багшийг орж ирэхийг бол би мэдэрсэн. Тэгээд нуруугаар бол ингээд тэгээд түүнээс орох Дэнсмаг таны минь яриа нөгөө тасалтай сонсогдоод байна. Чихвчээ аваад хамын яриад үзүүлэх болдог болов яадаг бол? Yes. Маш их тийм гүн рүү орох тусам маш их тийм цацарсан гэрэл мэдгдсэн. Тэгээ багштай баярлалаа. Улам их эрүүл саруу сайн сайхан байгаарэ гэж хүсье. Сонсоо. Yes. So in my case, thank you so much, teacher, and I want to wish you happy birthday. And in my case, I felt that you entering my room, and when I actually going deeper into my heart, the deeper it is, I felt actually more radiating light was actually radiating from my within. And I wish you health, and I wish you all the best. Thank you for the share. By the way, she's my most senior teacher. Wait, I'll go to English. Oh yes. За тэгэхээр Дэнсмаг бол миний Ахмад. За тэгээд за тэгэхээр Дэнсмагийн хувьд бол манай Ахмад багш хамгийн Ахмад багш нарын маань нэг байгаа. Хамгийн Ахмад багш нар байгаа. Тэгээд хамгийн удаан хугацаа бас явж байгаа. Гэсэн мөртлөө хамгийн идэвхтэй явдаг. Ямар ч уулзалт байсан түүн дээр маш идэвхтэй ордог. Надаас ч Ахмад хүн байгаа. Үнэхээр хүндэтгмээр хүн байгаа. Тэгээ дөнгөж сая бох уулзлаа тий яг орж ирж байгааг бол мэдэрлээ. Тэгээ улам бүр гүн орох тусам тий улам гэрэл цацаж байгааг мэдэрсэн гэж байна. За үүн дээр хэлэхэд сүнслүү ороход мөнгөн гэрэл байдаг юм аа. Бурханлгүй ороход алтан гэрэл байдаг юм аа. За үнэмлэхгүй буюу абсолют руу ороход алмазан гэрэл буюу таны нүд бүр ингээд цохорхоор бүр тийм хэмжээний маш их гэрэл гэгээ бол тэнд байдаг байгаа. Тэгээ энэ гэрлийг та үнэхээр харахыг хүсвэл таны зориг байвал
Та зорж байвал энэ гэрлээ хүн бол хаад боломжтой тэр гэрлээрээ гэрэлтэх боломжтой маа. За тэгээд Инсмагийн хувьд бол алмазан гэрэлтэй хүрчээ. Үнэхээр тэр нь бол гахалтай хэрэгээ. Баярлалаа. Багштай баярлалаа. Гэлээлээ. За бүгдээрээ намайг өршөөрэй. Бүгдээрээ энэ чатан дээр байгаа линкэн дээр дорсон уу? Линк руу орсон уу? За чатан дээр манайхан линк байгаа. Тэр линкэн дээр бүгдээрээ сайхан сэтгэлээ хуваалцаарай. За тэгэхээр одоо хуваалцах линк нь болохоор та бүхэн өөрсдийнхөө өөрчлөлтийг хуваалцах линк байгаа. Түүнээс гадна дахиад нэг линк байгаа. Тэн дээр бол би таадыг алхам хорно. Тэгээ яг бүрэн төвлөрөл анхааралтайгаар уншаарай гэж хүсэж байгаа тэр линк байгаа. Тэр нь заавал тэр сургалтнуудад орох ёстой гэсэн үг биш. Зүгээр танд болох ёстой алхмууд байгаа. Яг айл алхмуудад хүрэх ёстой вэ гэдг нь тэн дээр бичээстэй байгаа. Тэгэхээр Тэгэхээр тэрийг яг та админ уншаарай. Тэгэхэд тэр сэрээлт нь та бүхний дотор явагдах юм шүү. Тэгээ үнэхээр яг тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа системтэйгээр бүр суралцаад явъя гэх юм бол тэр формыг бөглөөд бас явуулаарай. Тэгэх юм бол тэн дээр нь суралж та бүхэнд бас мэйл чиглүүлэг өгөх болно. Монголоор бол орчуулга нь хийгдсэн байна. Теlugu хэл, португиз хэл, англи хэл бүгдэн дээр нь бол байгаа юм байна. Окей. За тэгэхээр энэ сүнийлийн хамгийн сүүлийн деталь илүү их мэдээлэл гэдэг тэр деталь дээр яг бөглөсний доотлолт нь Монгол гэж байгаа. Монгол дээр нь дарахаар яг тэр процессыг за яг тэн дээр нь ороод та бүр маш анхааралтайгаар уншдаг юм шүү. Сургалтанд орох орохгүй хамаагүй. Гол нь яг тэрийг уншихад та тэр сэрээлт дараагийн алхмуудын сэрээлт нь хийгдэх юм шүү. Бүгдэнд нь баярлалаа. Бүгдийг бохоёвэгээ. За тэгээ бүгдээрээ баяртай. Then Sonanchimik, you can close it. Yes, Sunil, we can close it, right? Тэгэхээр бүгдээрэнд нь маш их баярлалаа. Сэтгэлээ хуваалцах линк болон дараагийн алхмын линк нь бол дараагийн алхмын линк нь та админд юугаар мэйлээр очих байгаа. Сэтгэлээ хуваалцах линкийг бол та админ яг энэ чатан дээр би хуваалцъя. Тэгээд түүнийг та админ бүгдээ копитод яг хуулаад аваарай. Тэгээд энэ дээр сайхан бүгдээрээ мэдэрсэн мэдрэмжээ бодит туулалтаа хуваалцаарай. Багш нар бас хуулаад авчих юм бол шавнартаа бас хүргээд тийм ээ сэтгэлээ. Thank you, Sonanchimik. Thank you, Carmelia. Thank you, Carmelia та баярлалаа. Эндмэгдээ баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Халианадаа баярлалаа. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Сүнилдээ бас баярлалаа. За бүгдээр баяртай. Бүгдээрээ сайхан амарцгаарай.